Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Энэхүү түүхийг ярьсан наран туяа эмчүүдгөө тэтгэвртэй гараад сонгон хайрхан дүүрэгт амьдарч байгаач олон жилийн өмнө үзэж харсан зүйлээ та бидэнд сонирхуулсан юм а. Төвний ярьсан зүйл хээ үзэгдэл чөтгөр шулмын тухай санаанд оромгүй олон хачин ярианы нэг байж мэдгч өөрт тохиолдсон бодит явдал хэмээн бадлан үгүүлснийг энд дурдах нь зүйтэй бизээ. Энэ явдал 60-аад оны сүүлээр буюу 70 оны ихээр наран туяа эмчийг лаборант болоод удаагүй байхад өвлийн нэгэн үдэш тохиолдсон гэдэг. Тэр өдөр наран туяа эмч өвчтнүүдийн шинжилгээний хариуг цустай хуруу шилэн дээрх нэр устай тулган хүснэгтэнд бичиж суужээ. Уг нь ингэж нихуур ажиллах шаардлага байсангүй. Учир нь өглөө авсан шинжилгээний хариуг үдээс хойно бүрэн өгчөгдөг байж. Тиймээс энэ шинжилгээнүүдийг үндсэндээ устгалд оруулах ёстой байсан хэрэг. Гэсэн ч шинэхэн ажилтан наран туяа сайн дураараа хуруу шилэн дээр тэмдэглэсэн нэр усыг шинжилгээний хариутай тулган нэг талаар ажил хийх гэсэн донгоо дард суужээ. Өвлийн өдөр богинохон болохоор ажил тарах үед бүрэн хийн өмрөөд авдаг нь ёс. Наран туяа харанхуй бүрий болсныг тоолгүй нэлээд удаан суугаад хүзүүгэж хэлэх үед цагаа харан аль хэдийн үдшийн 7 хагас болчихсон байхыг мэдэж. Пөх оройтхон байна. Явалгүй гаргүй гэж бодсоор ховцхонороо солин явхаар зэхэж байтал лаборатори дотор нь хүний хөлийн чимээ гарах шиг сонсогдсон байна. Айх гайхах хосолсон бүсгүй. Энд чинь юу байдаг вүлээ? Энд надаас өөр хүн байхгүй тий гэж бодоод орчин дойрноор нь зааран хартала нүдэнд торхоор юм юу ч харагдсангүй. Цаг наргүй удаан сууж хоол цай холцсноос чиххий шуугдаг болсон юм байхдаа хэмээн бодсон бүсгүй. Гэрлээ унтраагаад хаалга руу зүгэлдэл архан талд нь шингэн зүйл шалан дээр шоржигн асгарах чимээ сонсогдсноо хэн нэгэн хүний там шаалах дуугар солигдон сонсогджээ. Наран туяа хөдөлж чадсангүй. Нэг хэсэгтээ таг зогсоод ал гоорхон эргэж лаборатори руугаа гитэн орвол хуруу шил рийтэл өрсөн шилэн шүүгэний өмнө чармаа нүцгэн өвгөн зогсчихсан салгалж чичрэн байж хуруун шилтэй цуснуудаас авч ууж байгаа дүрс тодоос тод үзэгджээ. Харахад нүцгэн хатан гарал болохоос хэнч харсан тогтоо байрын өвгөн тийхүү хуруу шилтэй цус сууж зогсоон гайхалтай байв. Учир битүүлэг энэ явдлыг хараад бүсгүй хамаг ус босох шиг болсон ч хариу нь гараагүй хэд хэдэн цус байсан шүү дээ гэсэн бодол харван орж ирэнгүүт айх гайх нарилж. Юу хүн бэ? Яагаад энд яваа юм? Гэж хэрдээ ширүүн дуугаар өгүүлээд гэрлээ асааж өргөтөл. Цонхоор мэлтийх сарны гэрэлд бэвитэл зогсоод цус шимэн ууж байсан нүцгэн өвгөн алга болчихжээ. Бүсгүй гүйх шахуу очиж хуруун шилнүүдээ шалгавал 3 шилэн дотор байсан цус асгарсан юм шиг байхгүй болчихсон байна. Өөхтлээсэн наран туяа нэг л мэдхэд өрөөнөөс гарчихсан. Хүн байна уу? Хүн байна уу? Хэмээн орилж хашгиран коридороор гүйж авсан бөгөөд нямбуу хэмээх буурал эмч таарч яава юу болсон бэ охин мэнэ гэж асуух үед цэхэ авсан ажээ. Наран туяа ойлон хайлан байж сая үдсэн зүйлээ түүнд ярихад хөгшин эмч. Сонин юм да. Өдий олон жил эмч хийхдээ ийм юм огцсонсож байсангүй. Гэхдээ охин мэнэ хоёулаа танаа лаборатори руу оръё. Чи хэм утсан байж магадгүй. Хамт очиж шинжилгээнүүдийг чинь шалгая гэж.
Ингээд хоёул лабораторийн өрөөнд ороход нөгөө цустай хуруу шилнүүдээс дахин хэдэн хоосорчсон байгаа үзэгдсэн байна. Үүнийг хараад наран туяа бүрчих аж. Тэр сонин өвгөн энэ зогсоод шинжилгээний цус ууж байсан гэд хий үзэгдлийн байр байдлыг Нямбо эмчид нэгнгүй хэлэхэд Нямбо эмч дуугүйхэн хоосорсон шилнүүдийг нэг бүрчлэн үзээд наран туяа көтлөн хаалга руу артан зогсож. За миний охин наад гэрлээ унтраа. Юу болохыг нь хоёулаа харъя гэжээ. Наран туяа хичнээн айж байсан ч хантай байгаа болохоор гэрлээ чад хийтэл унтраагаад Нямбо эмчийн хажуу руу наалтан зогсжээ. Тэгтэл гэрэл унтраад удаагүй байтал шинжилгээний хуруу шилнүүд байрлсан тавиурын өмнө бүдэгхэн цайвар туяа зурс хийх шиг болсноо. Хүнээ дүрс нэг тодрон нэг бүдгэрч улмаар баримлын шавраар нааж байгаа юм шиг бие махбод нэгээр бие болсоор хэдэн мөчийн өмнө наран туяад үзэгдсэн өвөгний дүрд ховлхон тэрэ. Гэтэл Нямбо эмч тэрхүү хий үзэгдлийг хараад базарван хумпада энчна гэж дуалцсан. Ямар нэг чухал нууцыг задруулах шахаад хилээ хазах шиг дууга хураасан аж. Нөгөө үхэрийн сүнс энэ зур тавиур дээр хуруу шилтэй цуснуудаас нэгээр навч амтлах мэт хэсэг зогсоод амрууга явуулж байгаа харагджээ. Тэр байтугай заримыг нулимж. Энч бура хэзээ мүдгүй миний араас очих болчихсан хүнийх байна. Харин энэ залуу хүнийх гэсэндээ өөр байна. Гэгчлэн цуурай татуулан үглэж цуснуудыг ангилж тавиад байгаа үзэгдсэн байна. Нямбо эмч наран туяаг нударч гарцгаая гэхэд хоёул гарч хаалгаад өгчээд тагчиг баахан зогсжээ. Тэгснэ Нямбо эмч. За хөөхэ. Өдсөн харсан явдлынхаа тухай хэндэж бөөхөлээ. Хоёулаа маргааш өглөө эрт ирж тэр ангилж тавиад байсан цуснуудыг шинжилж үзье гэхэд наран туяа гэрлүүгээ уцтан ахыгаа дуудан байж харсан ажээ. Харин маргааш өглөөнөө яарвчлан ирээд Нямбо эмчтэй мөнөө хий үзэгдлийн ялгаж тавьсан цуснуудыг шинжилж үзвэл харин өвгөний хилээд байсан шиг хоёр янз гарчээ. Энэ үед Нямбо эмч духныхаа хөлсийг шовтрон арчаад аргагүй насаараа хийсэн ажландаа хөөрхий. Харин өвчтнүүдийн цусыг уудаг байсан. Зойлог байж. Гээд наран туяад. Чамайга энэ ажилд орохоос 3 сарын өмнө танай лабораторийн туршлагатай сайн мэргэжилтэн өөд болсон юм. Чи сонсоо байлгүй. Гэтэл тэр ийм юм болчиход шөндөлөөр хуучин ажил дээр ирдэг болсон байна. Өрч шөнийн чи бид хоёрын харсан хий үзэгдэл чинь тэр өөд болсон юм чим шүү дээ. Би олон жил хамт ажилласан болохоор эрх биш тань. Харин миний охин энэ тухай хиндэж бидгий яраарай. Хий үзэгдлүүдэд өөрийн гэсэн хугацаа байдаг юм гэнэ. Аянда өөрөө яваад өгөх байх. Хэмээн үгүүлжээ. Нэрч хэдэн сарын дараачаас цус сорогч хий үзэгдлийн дүрс үзэгдэхэ байсан бөгөөд хамгийн сүүлд наран туяатай хамт ажилладаг нэг залуу шинжилгээний хариу гаргаж байхад гигэн цагаан өдрөөр үзэгдэн цус нэхэд алга болсон ажээ. Хүний сэтгэл шунан дурлсан зүйлдэ хорогдон эргэж шингэдгийн нэг жишээ энэ бицээ. Хуучин нийгмийн үед насаараа голын тээвэрт явсан авир мэд гэх хөгшин жолооч аян замд догхиолдсон адал сонин түүхээсээ сонирхуулсан юм. Тэр бээр цэргээс халагдсан даруй жолооч болж хөдөө орон нутаг руу голын тээвэр хийдэг болжээ. Гэхдээ шууд ганцаараа явчихсангүй. Хашир туршлагатай нас намтай жолооч даган явдаг байж. Харин нэг удаа ховд руу яалтчгүй ганцаараа явах болсон байна. Урд нь ховд руу бишгүй нэг явсан болохоор
зам мэдэхгүй гих зовлон байсангүй. Зуны дэлгэр цаг байсан тул даарч хөрөхгүй гэж айсангүй. Гэвч ингэж явахдаа сэтгэл сэрт хийлгэм зүйлтэй учирснаа ийн хүүрэндэг ачи. Хөөхтийн хичээл эхлэх үе гэж буйтай холбогдуулан хотоос Ховд аймгийн нэгдэлчдэд гурил будаа даавуу дайлам хүргэж өгөх ёстой байв. Урд нь бол дагалдан жолооч маягтай хөгшин ах нарыгаа бараадад худлаа хэлэх хүнд кабинд нь суугаад явдаг байсан бол энэ удаа ганцаараа бие даагаад явах боллоо. Урд оройн нь ачаа бараагаа авч бүгдийг нь янзлаад маргааш өглөөн нь үүр хаярмагц хотоос хөдөлгөө. Шин машинтай байсныг гэлгүй, өглөөний нар зам дээр тулсан шаргалтаж байсныг гэлгүй. Эрч хүч гэж жигтэйхэн дуу аялсан шиг л давхиж өгөх нь тэрэ. Гэтэл хотоос гараад нэг их холдож амжаагүй байтал нэгэн бүсгүй гар өргөн зогсож байгаа нь харагдлаа. Зам хол нас залуу гэлгүй энэ бүсгүйгээр замын хань хий гэж бодоод зогсов. Уйтингийн хөөхөн бороохон байна. Сайн явж гин үү? Хаа хүрэх вэ? Гэдэл яриа өттөл. Та Булган аймгийн Дашин жилэн сумаар дайрах уу? Гэж байна. Баруун тишээ явсан хоёр замын нэг нь түүгээр явдаг юм. Жаахан тойруу болохоос нөөгсөн сайхан шорон замтай болохоор би Дашин жилэнгээр дайрхан дайрна. Гэвэл тэр охин тэгвэл зам төхөд буучгаж болох уу? Гэв. Тэр үед морьтооч болоосоо кино анх гарч байсангүй. Чамайгаа сундлаад дэвэн дэлхийг тойрсон ч бэлэн гэж хэлдэг дээ. Бээж тиймэрхүү юм хэлээд л нөгөө бор бүсгүйг суулгаж аваад явж өгөв. Тэр үед их саксуу байсан юм уу да? Өнөөх бүсгүйд. Чимэний машины тоосыг ардаа. Гоцоогод үлдэж байгаа биз. Гэдэл амхандаа өөрийгөө магтаж байгаа царай минь тэр. Бид хоёр шалдар болдор юм ярьж явсаар үдшин гээгээ тасрах үед сумын төв рүү ойртож ирсэн юм. Би бүсгүйгээс. Танааха хаахнур байдгийн бэ? Гэтэл нөгөөгч нь. Энэ замаас салаад 3 сахалтын зайд гэв. Би хотод төрж өссөн хүүхэд болохоор 3 сахалт гэдэг хэмжээг мэддэггүй юм. Гэсэн ч сайн хүн болох гэж хичээн нөгөөхийг чинь хүргэж өгөхөөр уул ус гатлан байж орой болж мал хотолсон хойно гэрт нь хүргэж өгвөө. Мэдээж тэнд дайлуулж цайлуулаад сүйд бололгүй яах вэ? Төвний аав ээж хоёр намайг бараг л хүргэнэ гэж бодсон байх. Гэвч би хоног хугацаатай явсан болохоор эртхэн газар дөхё гэд тэндээс яаран хөдлөлөө. Аав ээж хоёр нь буцахдаа манахаар дайраад гараарай. Шүлний юм үг нь гих маягийн юм яриад л байв. Би дотроо хонь малч яах вэ? Охиныг ч аваад явхаа мэдэх байлгүй гэсэн шүү. Их том юм бодож байсныг юм. Ингээд сүрхий газар мэддэг мундаг эр болоод л давгсан чинь байдаггүй. Мөдгөн замаа болохоо байгаа төөрчлөө. Хийдэмий баахан явж байгаад үүр цайхыг хүлээхээр шийдэн нэг тэг шивтер газар зогсоод унтахаар болов. Тэгээд ч бензин тосны гарлаг хийж харанхуй дэмий тэнэд яах бил. Ямиг яаж мэдэх вэ гэж бодоод цонхоо хаагаад унтал. Нэг сэрсэн үүр цайж байгаа бололтой шүү. Жаахан хөндийгөө дэргэн тойрно хартал. Миний хаалганы харалтаа нүдний үзүүрт нэг юм сервисгээд алга болчихов. Юу байв гэж бодон бүр сайн өндийж байгаад өөрийнхөө талын цонхоор харвал гэнэтхэн хажууд байсан сонин шархийн дуугархан дээрээ. Би цочмог эргэн хартал яг хажууд төрөөхөн миний гэрт нь хүргэж өгсөн хүүхэн инээ далдан сууж байв. Миний айсан гайхсан хоёр жигтэйхэн осолдохгүй л гараа сарваас юмдаг. Гэтэл гарт минь юу ч баригдсангүй. Үүнийг мэдэрмэгцээ би түүний жир биш зүйл байна гэж шууд мэдсэн юм. Мэдэнгүүтээ бараг ухаан алдчихсан байхаа. Нэг мэдхнэ. Кабин дүүрэн өмхий үнэртэж байв. Нөгөө хүүхний арьс үсч сулран унжсаар жигтэйхэн муухай амтан болж байгаа нь бүдэг бадаг үзэгдээд юу болсныг бүү мэд. Яварч байсан нэг сэрэт хартал нар хөөрчгсөн. Кабин дотроо би өөрөө илжирх дөхөөд хэвдэж байв.
Түрүүн харсан зүйл юу байсныг санахаас ч айж болгоомжтойхон хаалгаа онгойлгоод эргэн тойрноо харсан чинь юу байсан гэж бодож байна. Эл оршуулсан цогцос яг миний машины хаалганы хажууд байна. Шөнө харах үед машины гэрэлт харагдаагүй бололтой. Би хүн болсоор тийм юм юр хараагүй учраас бараг л дахиад ухаан алдчихсангүй. 100 цаг байсан учраас хөөж өмхийрөөд өндийгөө цуучсан. Өс гизг нь адууны дэл сүүл шиг болоод ард заачсан. Хоёр гарт нугалсан ногоон дааван уутыг нэвтлээд хумс нь ургаад гараад ирсэн байлаа. Нэг нүд нь хараагараа. Нөгөө нүдийг нь бодвол хэрэг тоншсон юм болов уу? Хацраад агаад цувчсан амар юм байж байсан та. Айсандаа хамаагүй орилж хашгирч болохгүй байх гэж бодсон би салганан байж машинаасаагаад хөдөлсөн юм. Гэтэл яг хөдлөөд явтал пад хийсэн чимээ гараад нэг зүйл хаалга нүдгэнтэр. Нөгөө сүнсчүүд төрөл даглаа да гэж бодсон би яах учруулахгүй хийдими хаац нэмээд л байна. Тэгэж сайн нэг айлын бараа харагдмц ухаан орон толиндоо хартал. Нөгөө хүүхний өмсөж авсан хөх торгон тэл салхинд дэрвэн холдож байсан юм а. Тэр хүүхэн чөтгөр шулан байсан уу? Аль эсвэл эл тавьсан цогцос чөтгөр болоод тэр хүүхний дүрээр намайг оролдож байсан уу бүү мэд. Энэ явдлаас хойш би замаас дэл сул хүүхэн шуухан юр авха байсан. Харин нэг удаа бас л Баруун аймаг руу явж байгаад нэг нүцгэн шахуу хүүхэнтэй таарч онгоо маягийн юмд орсон хүн дээ. Би тухайн үед тэр хүүхнийг харуутаа цайн яах чаргагүй чөтгөр шулам гэж бодоод бас жаахан айгаад тэр чигтээ давхсан юм. Тэгсэн миний ард явсан жолооч түүнийг хараад зогссон юм байх. Гэтэл нөгөөх нь ямар юмныхан чөтгөр байх хүн байсан юм билээ. Хамгийн сонирхолтой тэр эмэгтэй сумын төвөөс орой болсон хойно явган хөдөө гэрлүүгээ гарсан байгаа юм. Гэтэл хээрийн бохоо замтан тараад ёр өргөхгүй дагаад байж гэн. Тэгснэ юугүй дайрах маягтай болж илдээ. Тэгэж санагдсан чим билүү яаж мэдхүү. Хөөрхи эмэгтэй арга ядахта аль ч үргүсээ хайж өгөн сатааруулсаар машин зам руу ирсэн юм байж. Тэгээд нүцгэн шахуу амтан тусламж гуйгаад орилж чарлаа зогсож байсан юм билээ. Би харин чөтгөр гэж бодоод дайрах шахаад гарсан байгаа юм. Чихэна. Намарших тусам хэн хүнгүй намрын айрганд арааны шүлсээ асгаруулан зүтгэдэг тул Өсгөө аймгийн төвөөс зайдуухан байх ахын доочин хандлаа айрг үзэлж аваад оройхон гараад шидчихжээ. Орсын хуучин ийж мотоциклтай сажилж явсан гэж. Тэгсэн. Замын хажууд нилээн том уудтай юм хөвтөж байх юм гин. Олз бодсон өсгөөч авахар шийдэн зогссон гэж. Гэтэл гэнэтхэн урдаас нь машины гэрэл тусаад ирээд ойртжээ. Энэ үед тэр бэр амхандаа нөгөө олзоо харамлаад бушуухан ганцаглаж аваад зүг буруулаад давхичихж. Гэхдээ бас зүгээр давхисангүй. Хэсэг яваад нөгөө зүйлээ тэмтэрч үзвэл хоньны мах бололтой нялцгансан зүйл тэмтэрэгдсэн байна. Жаахан эвгүй санагдсан ч төв газрын хүнд мах хэрэгтэй гэж бодоод нэг их тоосонгүй. Парпар хийсэн хуучин муу мотоциклоо салж унтал давхисаа. Гэртээ ирээд нөгөө уудтай зүйлээ оруулж тавин дээл хувцаа тайлах хооронд баггүй. Ава та юу авч ирсэн? Гэсээр нөгөө юмыг задлан уудтай чихэр жимс гаргаж ирээд ахтайгаа булаацалдан бөө юм болж эхэлвэ. Өсгөөч хоёр хүүхдээ зандран дуугүй болгоод өөрөө нэг уудтай зүйл рүү дүхэж очин уудалж үзтэл. Нэг л биш болоод явчих. Улаан даавуугаар ороочихсан гонжисэн юм гараад ирсэн бөгөөд даавууг нь задлаад үзтэл. Бяцхан хүүхдийн цогцос байсан ачи. Өөнийг хараад цочиж балмагдсан тэр буш шуухан боож аваад гараад гүйчихч. Гэтэл яг хашааных нь нүдэнд ногоон гэрэл асч унтран байв. Өсгөө барьж аваа зүйлээсээ мөн тэр гэрлээс айсандаа нөгөө цогцыг хашаа давуулаа шидчихмээр байсан ч газарт нь аваач ич тавихаар шийдэн
нөгөө мөн мотоциклаа асааж аваад хөдөлсөн ажээ. Жаахан явж байгаад эргэн хартал өөдөнд нь байсан ногоон гэрэл яг ард нь явж байсан байна. Тиймээс өсгөө айсанд нөгөө цогцыг тэнд нь хаячихад зааш давхитал нөгөө гэрэл урд гараад ирсэн ажээ. Тэгэхээр нь зүг бууруулан өөр тийш давхичихсан ч ахиад л замыг нь хаагаад гараад ирчээ. Байсан газарт минь аваач иш тавьгээд байна гэдгийг ойлгосон өсгөөч нөгөөхөө дахин ганцаглаад байсан газар руу шийдмэг давхсаар аваач жорхиж гэртээ яаран иржээ. Гэтэл түрүүхэн зүгээр байсан хоёр хүн татаж унаад ухаангүй болчихсон байж. Ингээд хэдэн өдөр эмнэлэг сагсан боловч хөвгүүд нь цовраад өөд болжээ. Энэ бүхний эцэст өсгөө нутаг нугадаа ном эрдмээр алдаршсан шар сэрэн гэх ламынд очиж болсон бүх явдлыг ярьтал ламтан. Өөхтөн тогтдоггүй айл. Нас барсан хүүхдэд зам дагуу тавьдаг юм. Үүнтэй таарсан хэн боловч ном журмаар нь хөдөөлүүлдэг жамтай. Гэтэл чи гэртээ аваачин хоёр хүүхэдтэй хорлол учруулжээ. Хоёр хүүхэд чинь түүний имийг авсны хариуд амиа алдаж гэсэн аж. Харамсалтай. Зам дээр хөвтсөн эрэлгийн элчийг гэртээ авчирч мөрөөрөө байсан хоёр хүүгээ хорлсон өсгөө тун удалгүй галзуурсан бөгөөд нутгийнх нь түүнийг чөтгөрийн хорлол болсон гэх нэлбэг. Түүнээс гадна хаяхан үдэш оройн цагаар түүний хажууд үл мэдэг ногоон гэрэл сөөмөлцөн дагаж явдгийг олон хүн харсан ажээ.